За эхлэе. За юу яцсан залуучуудаа саргаар уулзааг байна. Тэгээд за comeback is real. За юу яцсан залуучуудаа саргаар уулзааг байна. Тэгэхээр 2019 оны минь 2019 оны эхний бичлэг орох гэж байна. Тэгээд саргаарын хугацаанд нэлээх зүйл өөрчлөгдсөн байгааг харж байгаа. Шинэ байранд орсон. Тэгээд одоо ингээд гоё шинэ байранд орсон байгаа. Дээрэс нь beardтэй болсон. Тэгээд ерөөдөө 12 сарын дундаа үеэс эхлээд хятадын ихтэй сургуулиудын шалгалтын үе маань эхэлдэг. Шалгалтын үе маань ер нь сар гаруй бэлдэлдэг. Тийм учраас би бас шалгалтнуудаа бэлдээд нэлээд завгүй өнгөрөөлөө. Тэгээд ерөөдөө хичээл амарсан. Одоо бичлэгүүдээ хийж эхэлнэ. 19 он гайхалтай байна гэж итгэж байна. Тэгээд 19 оны гайхалтай байлгахад та нар бас надаа subscribe дарж дэмжээрэй. За тэгээд эхэлцгээе. Тэр өмнөх бичлэгтэр би тэтгэлэгтэй холбоотой ерөөхдөө зүйлүүдийг ярьжсэн шүү дээ. Энэ бичлэгдэр мөн адил тэтгэлэгтэй холбоотой зүйлүүдийг ярина. Яг гэх юм бол одоо энэ 19 он маань эхэлж байна. Тэгээд он дөнгөж эхлэхэд би өмнө хэлжсэн тэтгэлгүүд маань эхэлдэг. Одоо ерөөхдөө зарлагдаад бол эхэлсэн. Хүмүүс материалууд төхөцөлдөд эхэлж байгаа байх. Тэгээд энэ тал дээр бас боловсролын яам маань нэлээд анхаарч ажиллаж байгаа юм шиг байлээ. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан боловсролын яам шинэ юм тэтгэлэгт зөвхөн тэтгэлгүүдтэй холбоотой тийм вебсайтыг гаргасан байлээ. Тэгээд энэ вебсайтын талаар танилцуулъя гэж бодсон юм аа. За. Тэр сайт нь ямар сайт вэ? Тэгээд боловсролын яам ямар сайт хийсэн байна вэ гэх юм бол scholarship edu эмэн. За ийм сайт байна. За ингээд одоо яг сайт руугаа ороод ерөөхдөө ингээд ороод явчих. За энэ нь манай тэтгэлгийн сайт scholarship edu юм байна. Тэгэхээр энэ чинь ерөөхдөө засгийн газрын тэтгэлэг төлбөрүүдийг онцлсан байлаа. Би нөгөө өмнө хэлжсэн шүү дээ, нөгөө элчингийн тэтгэлэг байдаг гэдэг ерөөхдөө төрлийн мэдээллүүд энэ дээр дийлэн хэмээлээ дээ. Засгийн газрын тэтгэлэг төлбөрүүд гэсэн дээр л. Тэгээд ерөөхдөө Монгол улсад дараах орнуудын тэтгэлэг бол байна. Эцээс Англи, Америк, Беларусь, Болгар, Вьетнам, Хятад, дундаа өвөр Монгол, Солонгос, Казахстан, Куб, Лаос, Орос, Польш, Румын, Украин, Унгар, Франц, Япон, Австрали гэх орнууд байна. Тэгээд эдрээс гадна надад их гоё таалагдсан зүйл нь сангийн тэтгэлэг төлбөр гэж байгаа. Энэ сангийн тэтгэлэг төлбөр гэдэг нь өмнө ярьсан шүү дээ. Байгууллагуудаас тэтгэлэг авдаг гэдэгтэй адилхан бас нэм сангийн хөтөлбөрүүд байдаг. Энэ бол амар тийм нийгмийн идэвхтэй тиймэрхүү залуучуудад бол маш их боломж олгодог. Одоо жишээлбэл энэ Солонгосын Элвүү сан, боловсролын зээлийн сан, Роснефть компани тэтгэлэг гэх зэрэг. Монголд ганц энэ сайтн дээр ороогүй бас тэтгэлэг өгдөг тиймэрхүү боломжит компаниуд Монголд бас нэлээд байдаг гэж тоолж байсан. Та нар бас тэрийг өөрсдөө судлаарай. Тэгээд солилцооны хөтөлбөрүүд байна. Орсын албаны улсын багш солилцоо, Солонгосын багш солилцоо, сурагч солилцооны хөтөлбөрүүд байна. Гэх мэтчлэн иймэрхүү мэдээллүүдийг маш сайн тусгаж өгсөн байлаа. Гэх мэтчлээ одоо та нар өөрсдөө энэ сайт руу ороод бүх тэтгэлгүүдийг үзээрэй. Бүгдийг маш сайхан тайлбарлчихсан байлаа. Тэгээд надад бас энэ амар таалагдсан сайт. За ерөөхдөө бол юм байна. Тэгээ үүнээс гадна би өөрөө хятад сурдаг. Ерөөхдөө бас хүмүүс тэр талаар илүү яриач хэлсэн л дээ. Тэгээд бас тэр талаар яриа. Хятадын тэтгэлэг төлбөр гэх юм бол ийм нэг хэдэн төлбөр. За би шил за энэ дээр гарна. Засгийн газрын тэтгэлэг гэж байгаа. Мужийн тэтгэлэг гэж байгаа. Сургуулийн тэтгэлэг гэж байгаа. Сургуулийн тэтгэлэг дотроо бас янз бүрийн байгаа. Тэгээд ирэс нь күнзийн нэрмж тэтгэлэг гэж бас байдаг. Тэгээд ерөөхдөө эдгээр тэтгэлэг төлбөрүүд л байгаа. Гэхдээ
яг ямар тэтгэлгээс хамаарат байсан. Тэгэхээр scholarship саруулга өгдөг юм тэтгэлэг нь бол өөр. Мэдээж мөн эдгээр тэтгэлгнүүд яг ямар нөхцөлтэй байсан зарим нь 100% одоо амжиргааны зардал даадаг байх. Зарим нь зөвхөн байр сургалтын төлбөр даадаг ч юм уу. Зарим нь болохоор сургалтын төлбөрөө төлөөд өөрөө төлөөд энэ мөнгөний байрын даан сургалтын төлбөрөөр төлнө. Тэнгууд нь төлсөн сургалтын төлбөрөөр scholarship болж амжиргааны зардал болж орж ирдэг ч юм уу. Ерөнхийдөө бол энэ нөхцлөөс хамаарат янз бүр байгаа. За ерөнхий тэтгэлгүүд бол нэг иймэрхүү байна. Тэгээд эдгээр тэтгэлгүүдийг хэрвээ мэдхийг хүсэх юм бол би бас дэлгэрэнгүй мэдээллийг та нартаас өгч болно. Тэгээд яг аль тэтгэлгийн талаар асуумаар байна. Доор бичээрэй. Тэгээд хүмүүс бас гайхчих магадгүй л дээ ягаад ийм сувг ажиллаад байгаа юм болоо. Ерөнхийдөө бол миний сувгны нэг баг хөгжилдөх. Хоёрдугаарт өөрийнхөө мэдлэгийг хуваалцах. Гуравдугаарт бусдад туслахаа. Ерөнхийдөө ийм зорилготой байгаа. Тэгээд энэ зорилготой хүрэхийн тулд та нарын маань бас хичээл зүтгэлэх чухал шүү гэдгийг бас хэлмээр байна. Миний энэ сувгийг өөрийнхөө сошиал сувгуудаар Twitter, Facebook зэрэгээр хуваалцаарай. Мөн хэрв хятадаас үзэж байгаа бол WeChat-ийн группүүд дээр бас хуваалцвал би бас их баярлнаа. Тэгээд бичлэгийн ерөнхийдөө бол өндөрлөе гэж бодож байна. Өшөө санаа оноо юу байна? Comment хэсэг дээр бичээрэй. Subscribe тэгээд ингээд ахаа мартав. Дараагийн бичлэг дээр бас иймэрхүү төрлийн тэтгэлгийн бичлэг энэ тэтгэлгийн бичлгүүдийг өргөжлүүлж оруулах байх ба. Яас эргэлзээлнэ. Ерөнхийдөө хүмүүс нэх бас тоохгүй юм. Харин аа. За бичлэг маань энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye.